эмэгтэйчүүдийн охтуудын зургийг явуулж л тээ. За тэндээс олвол хоёр охиныг сонгосон маа. Тавуулаа тэр хоёрыг хүчинцэн гэж аамаа. Үнэхээр аимшигтай. За ингээд утсыг нь аваад яг ингээд зургийг нь авахгүй байж исэн чинь маш урт мессеж ирсэн гэсэн. Бүгдээрээ сайн уу? Шинэхэмжлэгтэй тавтай морил. Өнөөдөр хэдүүлээ нэгэн сонирхолтой гэр бүлийн талаар ярилцгаах болно. За би өмнөх бичлэг баха нөгөө Кристи Сара болон Desmond Scott нарын салтын талаар ярьж байхдаа Ace Family-гийн эхнэр нь болох Catherine Pace хамгийн анхудаа Call Her Daddy гэх подкастн дээр өөрийнхөө амьдралын талаар нөхрийнхөө гэр бүлээс гадуур харилцааны талаар ярьсан. Хэрвээ та бүхэн сонирхож ивэл тухайн подкастн дээр яг юу яригдсныг нь би яриад өгч болно шүү гэд хэлсэн штэ. За олон хүмүүс сонирхож байна гэсэн учраас өнөөдөр та бүгдийнхээ сонирхсон тухайн Ace Family гэх гэр бүл дотор яг юу болсон, тухайн подкаст дээр яг юу яригдсан гэдгийг бол өнөөдөр яриа гэж бодоод байж байна. За гэхдээ өнөөдрийн бичлэг бол deep dive маягаар бол явахгүй, зөвхөн тухайн подкастн дээр тулгуурлаад яг юу яригдсан, за тухайн яригдсан сэдвүүдийн ард яг ямар үйл явдал болсон гэдгийг жоохон дэлгэрүүлээд яриа гэж бодож байна. За ингээд олон тав үгээр яах вэ? Бичлэг рүүгээ орцгоё. За юуны өмнө Ace Family гэж яг хин юм бэ гэдэг талаар яриадах. За тэд бол хамгийн анх 2016 онд YouTube-д хамгийн анхны бичлэгээ оруулаад түүнээс хойш тасралтгүй бичлэг хийсээр 18 сая дагагчтай болтлоо. Тэгэж их хэмжээнд олон нийтэд танигдсан хосууд байгаа. Ойролцоогоор 4.6 тэрбум үзэлттэй гэсэн. За тухайн гэр бүл бол 5 гишүүнээс бүрдэн. Нөхөр нь болох Austin McBroom гэх 1992 оны, эхнэр нь болох Catherine Pace нь 1990 оны хүн байгаа. За тэд бол 3 хүүхэдтэй. Том охин нь 10 настай Elle, дараах охин нь болохоор 7 настай Alaya, за сүүлийн хүн нь болохоор 6 настай Steele гээд 3 хүүхэдтэй. 2 охин, 1 хүүтэй. Тэд хамгийн анх өөрсдийнхөө охиныг төрсний дараачаас гэр бүл суурьтай контентороо олон нийтэд танигдсан хосууд байгаа. За тэд бол 16 настай байхдаа хамгийн анхудаа танилцжээ. Энэ үед Catherine загвар өмсөгч болохоор ерөнхийдөө бол загвар өмсөгчөөр ажиллаж исэн ч гэсэн яг загвар өмсөгчөөр том тайзан дээр гарахын тулд Лос Анжелес руу нэг талын тасалбар аваад найз ах руугаа зориг шулуудаад явсан юм байна лээ. Ингээд Лос Анжелест жирлээ, найзтайгаа уулзлаа, хоёулаа хамтдаа White Party буюу яг цагаан хувцаар хувцалдаг тийм үдэшлэгт урагдаад очихоор болсон. Үдэшлэг дээр Austin McBroom байж исэн. За ингээд найзуудаараа дамжуулаад түүнтэй ямар ч байсан танилцахын хувьд бол танилцсан, гэхдээ түүнээс илүү ямар нэгэн зүйл болоогүй. Үүнээс сарын дараа Austin түүн рүү би чам руу юм өгч явуулах гэсэн тийм мессежийг явуулсан маа. Гэсэн ч Cat бол түүнд нь ямар ч хариу өгөөгүй тоогоог орхисон юм байна лээ. Үүнээс хойш мөн сарын дараа Cat руу дахин Austin-оос би чамтай хоолнд орох гэсэн юм а, чи сүшинт дуртай яв гэдэг асуултыг бол асууж мессеж бичсэн байсан. За ингээд тухайн хоолоо идсэн өдрөө л яг ингээд уулзаад суухдаа л энэ хүнтэй би сууна гэдгээ Cat өөрөө мэдэрсэн гэдгээ. За Cat-ийн ар гэрийнхэн талаар гэвэл нилээн нэг тийм токсик, хэрнээ ядруухан айлт өссөн. Аав ээж хоёр нь маш их хэмжээгээр хоорондоо муудалцдаг, үнэхээр токсик харилцаатай байдаг байсан. За тэгээ ямар нэгэн асуудал гараад ч юм уу ямар нэг юм авъя гэхэд ээж нь чи мөнгө байхгүй мэдж байгаа үсттэй, хангалттай мөнгө байхгүй наадах авч дийлэхгүй гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг байнга ингэж хэлдэг байсан. Ингээд багт нь ахад бол ээж нь тэднийг хүүхдүүдийгээ аавтаа орхиод өөрөө өөр амьдрал эхлүүлэхээр орхиод явсан байгаа. Энэ үед нь Cat бол за энэ бол бидний төлөө хийж байна. Ийм аимшигтай токсик гэр бүлд өсөхгүй тулд ээж бидний төлөө ийм шийдвэр гаргалаа гэдгийг тэр жоохон байх үедээ ч би ойлгодог байсан гэж энэ тухайн подкастн дээр ярьжсэн байхгүй юу. Тимч болохоор маш их хэмжээний мөнгө олж, за түүнээс гадна маш тийм дулаахан уламжлалт тийм гэр бүлийг бол өөрөө зохионо гэж мөрөөддөг байсан. Яг энэ шалгуурт нь бол Austin тэнцсэн юм шиг байгаа. Анхны мэдрэмжээр л би энэ хүний хүүхдээ гаргах юм байна, би энэ хүнтэй суух юм байна гэдэг зүйлийг мэдэрсэн гэж аа. Ингээд тэр хоёр уулзаж эхэлж болцож эхэлсэн цагаас хойш 2 сарын дараа
Катрин өөрийгөө жирэмсэн гэдгээ олж мэдсэн. За ингэжэл тэдний хамгийн анхны охин 2016 онд Elle гэх охин нь төрсөн байдаг. За энэ үедээ тэр хоёр олвол Facebook дээр жижигэн бичлэг оруулж өөрсдийнхөө гэр бүлийн хөгжилтэй зүйлүүдийн талаар одоо жишээлбэл гидстэй ярих гэдэг ч юм уу те нэг тийм хөөрхөн яг гэр бүлийн тийм жижигхэн контентуудыг болвол хийж бичлэгүүдийг оруулдаг байсан. Бичлэгнүүд нь ч нэлээд вайрал болоод энэ тентхэн хүмүүс тухайн бичлэгүүдийг ямар ч зөвшөөрлгүй аваад өөрсдийнхөө пэйж, өөрсдийнхөө YouTube хуудсан дээр олвол постлж эхэлсэн. Энэ үед нь найз нь хэлсэн баа. Та хоёрын бичлэг үнэхээр од болж байна. Үнэхээр вайрал болж чадж байна. Хүмүүс таалагдж байна. Яагаад та хоёр энэ бичлэгээр мөнгө олж болохгүй гэж YouTube дээр оруулаад наад бичлэгүүдээр мөнгө олж болно штий. Өөр хүмүүс та хоёрын бичлэгээр мөнгө олоод байна штий гэдэг зүйлийг хэлсэн байна. Энэ үед бол хин нь гайхаад юу вэ? YouTube-ээс мөнгө олдгийм үү? Тэгж бичлэг хийгээ мөнгө олж болдгийм үү? Гэт ингээд нэг тоогоогүй гэж юм л да. Гэхдээ Остин олвол тухайн үедээ сагсан бөмбөгийн тамирчин байсан юм байна лээ. Тийм болохоор Остин NBA дээр тоглохоор нэгэн эйженситэй гэрээ хийчихсэн байсан. Гэхдээ зөв газараа олж гэрээ хийж чадаагүй юм шиг байгаа. Тэрээр Lakers болон Knights гэх багуудад хэд удаа тоглосон ч NBA-д тоглох үргэлжлүүлээ тамирчин болох тэр мөрөөдөл нь бүтлгүүдэрч замхарсан. Хэрвээ сагсан бөмбөгийн тамирчнаараа үргэлжлүүлэе гэж бодож байгаа бол гадаадад гарч одоо нөгөө сагсан бөмбөг тоглодог. Одоо чинь Монголд бол янз бүрийн гадаадууд ирж нөгөө сагсан бөмбөг тоглоод байдаг штэ. Юу гэж нэрлэдэг вүлээ? Легонер гэдэг үлээ. За тийм хүмүүс байдаг штэ. Яг тэгэж гадаадад болол тоглож өөрөө одоо тэр сагсан бөмбөгийн тамирчнаараа мөнгө олж олно. Үгүй болвол дотооддоо нэг тийм амжилт олохгүй болсон юм байна лээ. Тийм болохоор Cat за гадагшаага нүүлээ гэхэд тухайн орчинд ямар орчин жугтаа билээ, ямар орчинд амьдраач билээ. Ер нь бол баталгаагүй. Тийм болохоор ямар ч байсан гэр бүлэрээ нүүхийн оронд эндээ хоёулаа бичлэг хийгээд эхний ээлжинд мөнгө олж болох нь үгүй юу туршаад үзье гэдэг саналыг гаргаад ийхүү тэр хоёр хамгийн анхудаа бичлэг хийхээр болсон нь энэс юм байна. За ингээд бичлэгээ хийлээ. Бичлэгүүд нь ч гэсэн олон хүмүүс таалагдаж, олон хүмүүс тэднээс бүр их зүйлийг хүсэх болсон. Ийм зүйл хийгээч, тийм зүйл хийгээч, ийм чаленж гарсан байлээ. Танаахан гэр бүлээрээ хийгээ бичлэгээ оруулаач гэдэг ч юм уу те. Маш их зүйлийг тэднээс шаардаж эхэлсэн. Тэр хэрээрээ тэд ч гэсэн маш их хэмжээний мөнгө олж эхэлсэн. 7 оронтой доллараар сар болгон цалинждаг байсан. Тэд хувийн хөлөг онгоц, маш том хэмжээний тансаг, байшин, за 12 унтлагын өрөөтэй, 13 ариун цэврийн өрөөтэй, түүнээс гадна 6 машины гараж, маш том хэмжээний пүүлтэй гэх мэтлэн үнэхээр тансаг байшинд амьдардаг, сар болгон 7 оронтой тоогоор цалинждаг, хүүхдүүд нь эрүүл, бүр ингээд нэм аз жаргалтай сайхан гэр бүл байсан боловч энэхүү гэр бүлийг салгах, энэхүү тансаг амьдралаасаа салгах нөхцөлийг Остин бүрдүүлсэн байгаамаа. Тэрээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн үүнээс нь олоод тухайн гэр бүл салсан байдаг. Остин олвол те ерөнхийдөө ингэж бичлэг хийж авах энэ цаг үедээ ч гэсэн маш их хэмжээгээр араар тавилаа. Тэнд тийм охинтой явааг нь харлаа. Энд ийм охинтой явж гин гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдээллүүд маш их гардаг. Янз бүрийн шар мэдээллүүд гардаг, янз бүрийн хов жив ярьдаг хүмүүс, за янз бүрийн хүмүүс хүртэл гарч ирээд би ингэсэн, би тэгсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ярьдаг байсан гэж байгаа байхгүй юу? Түүгээрч зогсохгүй Кат руу би танаа нөхөртэй ингэж уулзаад ингэсэн, би танаа нөхөртэй ингэж болцоонд явсан, танаа нөхөр бит хоёр ийм хийсэн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү маш их хэмжээний DM, мессеж, мэйлүүд ирдэг байсан. Гэсэн ч Кат огтхон ч итгэдэггүй, бүр нөхрөө өмөрдөг байсан юм байна лээ. Контент бүтээгч чинь бол мэдээж ихэнх цаг хугацаагаа компьютер дээр өнгөрөөн. Хэдийгээр 18 сая дагагчтай, маш их хэмжээний дагагчтай байсан ч гэсэн Остин эдитээ өөрөө хийдэг байсан гэсэн. Тийм болохоор ихэнх цаг хугацаа гэртээ өнгөрөөдөг, эхнэрийнхээ хажууд компьютер дээр эдитээ хийж өнгөрөөж байгаа хүн ямар заавандаа тэгж хүн амьтантай болцохов дээ, ямар заавандаа намайг араар тавихов дээ гэж бодож итгэдэг байсан гэж аамаа. Гэтэл нэг асуудал үүссэн. 2020 онд Cole Carrigan гэх нэртэй мейкапын контент бүтээдэг инфлюенсер залуу өөрийнхөө YouTube хуудаснаа нэгэн бичлэгийг оруулсан нь маш их хэмжээгээр олон нийтийн анхааралд өртсөн. За тэр бичлэгийг ярихаасаа өмнө тэр бичлэг дээр яригадаад байгаа үйл явдал яг юу болсон гэхээр 2019 онд Остин Майами руу нэгэн ажлын уулзалтаар явах шаардлагатай байна. Ажлын уулзалтаар хүмүүстэй уулзах хэрэгтэй байна гэж хэлээд гэрээсээ явсан байгаа.
За тэр үед болвол Cat хоёр дахь хүүхдээ төрүүлсэн 2 сартай байсан. Cat-ийн хувьд болвол эхнэр чинь ялах биетэй бай, надтай бай гэдэг ч юм уу. Тим эхнэр биш, харин яв өөрийнхөө ажлыг амжуул зүгээрээ надад битгий санаа зов. Би үнэхээр зүгээр гэх мэтлээ. Иймэрхүү зүйлсийг хийж нөхрөө маш ихээр дэмждэг. Би тим эмэгтэй байсан гэж өөрийгөө ярьж байгаа байхгүй юу? Тэр үед нь Катийн ээж нь хүртэл юу ээ чи чинь дөнгөж төрөөд 2 сартай ийм байхад нөхрөө ингээд өөр тишээ ажлын уулзалт өөр тишээ үдиршлэг гэд ингээд явуулчихж байгаа мó гэдэгт нь болол Кат зүгээрээ би болол надад тийм амар асуудал гэж бодогддгүй штэ гэж хэлэхэд нь ээж нь чи нилээн өөр юмтэй гэж хэлээд ингээд өнгөрсөн гэж аамаа. За тэгтээ тэр өдөр Остин олвол энгийн өдрүүдээсээ нилээн өөрөөр аашилсан маа. Яасан гэхээр өдөртөө олвол цөөхөн хэд удаа Кат руу залгадаг байсан болол тэр өдөр ойр ойрхон хэд удаа Кат руу залгаж юу хийж ийн яаж ийн гэж ол асууж байсан. Түүнээс гадна түүний халаасан дотор санаандгүй Кат руу залгагдахад олвол утсаа авсан чинь цаана нь хоёр эмэгтэй хүн хоорондоо ярьж байгаа сонсогдож исэн гэсэн. Тийм болохоор за манай нөхөр олол эмэгтэйчүүдтэй ямар ч байсан тэгж зугаацж байгаа юм байна гэдэг бодлыг бол авсан ч гэсэн тэгсгээд уцаа таслаад орхисон юм байна лээ. Гэтэл 2020 онд Cole Carrigan гэх залуу өөрийнхөө YouTube хуудаснаа тухайн яг Майами дэх бизнес томилолтой штэ тий тэрхүү томилолтынхаа үеэр ямар зүйл хийсэн гэдгийг нь ил болгон илчлэн ярьсан маа. Тухайн үедээ яг Остин Майами руу ажлын уулзалтаар биш зөвхөн даруул замны үйлчлэг хийхээр явсан байгаа гол зорилго нь. За ингээд очоод Колтой холбогдоод за тэр хоёр бол ярьж агаад Кол хит хитэн эмэгтэйчүүдийн охтуудын зургийг явуулж лтэй. За тэндээс олвол хоёр охиныг сонгосон маа. Ингээд тэр хоёр охиныг очиход олвол тэнд Остин, Остны аав, за түүний туслах бие хамгаалагч болон хит хитэн найзууд нь байсан гэж аамаа. За тэдэн дээр болвол Колын хоёр эмэгтэй найз нь нэмэгдсэн. Нэг нь болвол бүр Колын хамгийн дотны найз нь байсан гэж байгаа байхгүй юу. За ингээд очоод охтууд тэнд бөөнөрөө шоудаад ингэж байжгаад охтууд хувцас солихоор болоод доошоогоо даруул завны доотлын өрөөнд ороод усанд ороод ингэ байж ахт нь болвол өрөөнд нь Остин болон Остны аав, түүний бие хамгаалагч болон өөр хоёр залуу орж ирээд тавуулаа тэр хоёрыг хүчинсэн гэж аамаа. Үнэхээр аимшигтай. За ингээд хүчингийн асуудал болоо тэр хоёрыг хашгираад тэднийг болиулах гэж хичээгээд маш их тэмцэлдээд за ингээд ямар ч ийсэн тэр зүйл болоо тэд болоо сандралтаад өрөөнөөс нь гарсан гэж аа. Ингээд гарахт нь энэ тэнд ингээд хит хитэн газар цус болчихсон энэ зургуудаа ингээд бүгдийг нь аваад баримтжуулаад дахин маргааш өглөө Майамигаас нистлээ. Тэр хоёр охин бол тухайн өрөөнөөсөө гараагүй хаалга дотроос нь түгжээд ингээд өнчсөн гэж аа. Энэ явдлаас хойш маргааш өглөө нь бол тэд ингээд салцгаагаад хэдэн сарын дараа найз нь өөртөө болсон явдлыг Колд хэлсэн. Ингээд Кол болвол ийм юм байж болохгүй гэд тухайн үедээ яг оддын хов жив ярьдаг Kim Star гэх YouTube чаналаар юу болсон талаар цацуулахаар ярьж тохироод бүх зүйл болсны дараа яг тухайн бичлэг болон ТВ-т нь постлогдох байсан өдөр нь Kim Star гэдэг чаналынх нь холбогдчихсэн хүн нь гинт байхгүй болчихсон гэсэн. Бүр ямар ч холбоо байхгүй, бичлэг постлогдсон ч юм байхгүй, ТВ-т тавьсан ч юм байхгүй, ингээд таг чиг алга болчихсон. Тэгээд яав тэд чамааг чимээгүй болохын тулд хэдийг төлсөн гэхэд нь бол $500,000 гэж хариулжээ. Ингээд өөр аргагүй болсон учраас Cole арга буюу өөрийнхөө YouTube channel дээрээ энэ хэргийн талаар илчлэн ярьсан. За түүнээс гадна Остин олвол эхнэрээ араар тавьдаг гэдгийг Лос Анжелес даяараа бүгд мэднэ. Хүрээллийн хүмүүс олвол бүгд мэднэ түүгээр зогсохгүй Остин гэр бүлээс гадуур харилцаа үүсэхийн тулд тусдаа хүртэл үйл хөдлөх хөрөнгөтэй байсан, тусдаа өөрийн гэсэн байшинтай байсан. Тэр болгоныг нь олвол Кат мэддэг байсан штэ. Гэсэн ч юу ч болоогүй юм шиг чимээгүй инээмсэглээ түүнийг өмгөөлөөд ингээд байх сонирхолтой. Яагаад гэхээр сар болгон YouTube-ээс нь маш их хэмжээний мөнгө орж ирж байгаа учраас ингэж байдгийн штэ гэдэг утга бүхий зүйлүүдийг нэмж хийлээд тухайн яг өдөр болсон авагдсан тэрхүү одоо нөгөө нотлох баримтууд байна штэ энэ тэнд одоо цус болсон гэдэг ч юм уу. За түүгээр зогсохгүй тэр хоёрын Cole болон Остин хоёрын хоорондоо мессежэлсэн тэрхүү мессеж гэх мэтлэн тэр болгоныхоо скриншотуудыг нь ингээд оруулаад бичлэг цацсан байдаг.
За энэ үеэр болвол Кат 3 дахь хүүхдээ тээжсэн 2-3 сартай байсан гэсэн баха. Хараахан нөхөртөө хэлээгүй зөвхөн өөртөө хадгалаад байж исэн. Яагаад гэхээр Остин болвол маш их хэмжээгээр араар тавьсан гэдэг тийм мэдээллүүд маш ихтэй. Ер нь болвол Остныг тойрсон иймэрхүү хил ам их байсан учраас нөхөртөө ч хэлээгүй зөвхөн өөртөө хадгалж исэн юм байна лээ. Гэтэл иймчлэг гарч ирээд Кат нэлээд хүнд асуудалд орсон. За Катийн хувьд бол тухайн үедээ араар тавьсан энтер гэдгийг нь одоо худлаа ярьсан бай гэж бодъё л доо. Гэхдээ яагаад ийм амар детейлтэй, ийм амар нарийн яриад байна? Ийм байх боломжтой юу? Үнэхээр намайг хуураад байгаа юм биш үү гэдэг мэдрэмжийг хамгийн анх удаа авсан гэж байгаа. За энэ асуудлууд бол одоо ингээд шуугаал байж байгаа шүү дээ. Энэ хооронд бол Остин юу гэж ярьж ирсэн гэхээр эднэр худлаа ингээд хачирлаад нэмээд ингэж ярьж байгаа. Тим зүйл огтгонж болоогүй бла 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 гэдэг ч юм уу. Эхнэрийнхээ толгойг эргүүлэх, газлайт хийх тэр бүх зүйлээ хийж исэн байнамаа. За ингээд энэ явдлаас хойш хэдхэн сарын дараа Кат нэгэн аимшигтай зөв зүудэлж сэрсэн гэсэн. За Катийн хувьд бол нэлээд тийм нэг юм болгоныг сүнслэгээр хүлээж авдаг, бурханд итгэдэг, бурхантай ярилцдаг, ер нь бол нэг тийм сүнслэг зүйлд сонирхолтой эмэгтэй гэх юм уу? Тийм эмэгтэй байгаа байхгүй юу? За тэр бол тухайн зүйлд миний нүдийг нээхэд маш их нөлөөлсөн. Тэр зүйлийг зүудлээл би яг үнэхээр энэ бүхэн үнэн юм байна. Үнэхээр намайг хуурдаг нь үнэн юм байна гэдэг бат итгэлтэй болсон гэж байгаа байхгүй юу? Ямар зүйл байсан гэсэн чинь Кат унтлагынхаа өрөөнд ороод ирсэн чинь маш уурт орон дээр Остин унтж ийн гэнэлтэй. Остны хажууд цаашаага харсан маш уурт юм шаргал өстэй, гой өстэй эмэгтэй сууж байсан. Эмэгтэй эргээд харсан чинь царай чөтгөр шиг царайтай байсан. Ингээл Кат хашгираад уйлаад сэрсэн маа. Тэг сэрмэгцээ маш ихээр уйлаад үнэхээр тайвширч чадахгүй тэр өдөржингөө уймраад хинт ч юу ч хэлж чадахгүй өнгөрсөн гэсэн. Ингээд зүудэлд сэрээд хэдхэн цагийн дараа тэд болвол өөрсдийнхөө хоёр дахь охины хамгийн анхны үс засалтыг олол хийлэхээр төлөвлөжсөн байсан. Ингээд салон руугаа явах шаардлагатай болоод салон руугаа явсан. За салон руугаа явах замдаа болол маш олон хүмүүс таарал Ace Family-гийнхан байна. Кат, Остин бид нар та нарт хайртай шүү. Ямар хөөрхөн юм бэ? Өнөөдөр анхны hair cut нь юм уу? Хамтдаа зураг авахулж болох уу гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүдийг яриад за тэр үед нь бол Кат юу гэжсэн гэхээр та бүгд ингээ хүлээж агаарай. Ямар ч байсан охиныхоо хамгийн анхны үс засалтыг хэлэгчээд бүгдөө хамтдаа зураг мураг авахуулаад ingya гэдэг зүйлийг яриад хүмүүс олвол гадна тотнгуу ингээд хараа цогцгоож исэн юм байна лээ. Тойроод за ингээд салонд олвол анхны hair cut хийж явахдаа хэдийгээр тэр нөхөр нь өөрөө бичлэгээ хийгээд байжсэн ч гэсэн Кат өөрийнхөө утсан дээр хадгалж авахын тулд зургийг нь авах гэжсэн чинь утсан гинтхэн л унтарсан гэсэн. Бүр ямар ч сигналгүй ингээд унтарсан. Тэнгүүт нь Кат Остинд нөхөртөө гэс уцаа өгч охиныхоо зураг бичлэгийг хийя би ингээд хадгалж үлдъя гэд ингээд утсыг авсан ба. Кат би хизээж нөхрийнхөө утсыг шалгадаггүй. Би хизээж нөхрийнхөө хувийн зүйлсүүдийг нь бол орж хардаггүй. Би тийм хүн биш. Би бүр хизээж үзэж байгаагүй гэдгээ энэхүү подкастн дээр ярьж байгаа. За ингээд утсыг нь аваад яг ингээд зургийг нь авахгүй байж исэн чинь маш урт мессеж ирсэн гэсэн. Гэхдээ нөгөө өөр аппликейшнд орсон байхад бол нэг эхний 2 3 мөрөл харагддаг штеп. За яг тэрнийг нь уншихад бол чи эхнэртэй үнэхээр л хайртай болвол хоёулаа ингэж болохгүй энтер гэсэн тиймэрхүү утгатай мессеж байсан. За энэ мессежийг авангуудаа Кат ингээд шууд царайн сонирн болсон гэнэлтэй. Энэ үед болвол Остны найз нь болохоор түүний туслах хийдэг байсан юм байна. Тэгээд тэр найз нь Катийн царайг хараад за энэ бол нэг биш болчлоо гингүүтээ Остинд тиймэрхүү дохоо марк юм те нууцаар дохоо марк юм өгөөд Остин маш хурдан утсаа авангуудаа тэр дор нь хид хідэн мессежүүдээ устгасан. За энэ үед бол хүмүүс хараа зогсож исэн учраас Кат ямар нэгэн үйлдэл хийж чадаагүй гарч ирээд машиндаа суугаад хэн байсан бэ гэд ингээд асуухт нь бол Остин хинч бишээ хинч байгаагүй гэдэг зүйлийг хэлсэн маа. Тийм болохоор гинтхэн л нөө сэтгэл хөдлөл нь гарч ирээд надад үннээ хэл хэн байсан юм бэ наа чин гэд ингээд жоохон хашгицсан юм байна л да. Энэ үед нь бол Остин дууга айдаач хүүхдүүд байж тээ хүүхдүүдийн хажууд ингэж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн. Кат бол за мэдээж хүүхдүүд байгаа юм чин яршиг боли гэртээ одоо ингээд тисээд очиё гэж бодсон гэж байгаа. За ингээд гэртээ ороод Кат болвол шууд хашгичж эхэлсэн. Хин юм бэ наа чи надад зүгээр үннээ хэлчихэлтэй гуйж гэл ингээл маш ихээр хашгичж эхэлсэн гэж байгаа байхгүй. Энэ үед нь Остин болвол дөрвтэй хариу өгөөгүй ингээд тэрээр өөрийнхөө машиныг унаад тэр чигтээ ингээд явсан байгаамаа Кат.
За Кэт болвол машина унж явж байгаад нэг газар паркт зогсоод бурхнаас асуусан гэнэлтэй. Бурхан минь би одоо яг юу хийх ёстой вэ? Та надад юу хийхийг минь хэлж өгөөч гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол бурхантай ярьж исэн. Ингээд бол бурхан надад юу гэж хэлсэн гэхээр яг одоо том шийдвэр гаргаад хэрэггүй. Чи энэхүү жирэмслэлтийн үеэр хүчтэй байх ёстой гэдэг зүйлийг хэлсэн гэж байгаамаа. За ингээд цаа чинь бол тайвшраад буцаад гэртээ ирээд юу ч болоогүй юм шиг аашилсан. Ингэхдээ 2-3 хоног болол Остонтой юу ч яриагүй. За ингээд 2-3 хоногийн дараачаас Остон руу хоёулаа ярилцъя гэж мессеж чээд хоёулаа гэрээсээ гараад машиндаа суугаад ярилцж байгаа үедээ хин гэдгийг Остон олвол хэлсэн байгаамаа. Ингэхдээ нэг инфлюенсер охин Snapchat-ийн талаар заагаад өгөөч гэж Остноос гуйсан ч гэлөө. Тэгээ тэр нь бол Катийн хувьд бол нэг тийм үнэмшилтэй санагдаагүй гэсэн. Яагаад гэхээр Snapchat-аар бол ямар ч мөнгө олох боломжгүй. Тийм байхад яхаараа Snapchat-ыг заагаад өгөөч гэж тэгэж уулзтiin гэж бол ботсон гэж байгаа. Тэгээд тэр охиныхоо зураг юмнуудыг ингээ харуулад ингэхт нь бол Кат юу гэжсэн гэхээр хоёлаа одоо энийг яаж засах вэ гэдэг дээр төвлөрё гэж бол ярьж исэн гэж байгаа. Энэхүү завны асуудал дээр завн дээр хэрэгтэй холбоотойгоор Cole бас нэгэн зүйлийг ярьсан. Тэрээр бол 2024 онд 4 жилийн дараа гарч ирээд ярьсан юм байна. 4 жилийн дараа TikTok дээр гарч ирээд нэг зүйлийг ярьсан байхгүй юу? Тэр нь юу байсан гэхээр Остон надтай энэхүү асуудал болсноос хойш 2 жил хагасын дараа холбогдсон. Ингэхдээ би энэхүү Ace family-гийн асуудалд оролцох ёсгүй байсан юм а. Тэдний талаар муу зүйлсийг ярьсандаа маш их харамсаж намайг уучлаарай. Би одоо алдаанаасаа суралцаад илүү дээр хүн болсон гэх утгатай твитийг бичиж цаашид энэ асуудлаар подкастад ярихгүй байх болон өөрийнх нь нэрийг цэвэрлэхийг шаардаад $40,000 түүнд санал болгож исэн юм байна лээ. За түүнээс гадна Ace family-ийнх нь намайг үнэхээр их дарамталж айлгаж сүрдүүлж исэн учраас би арга буюу YouTube дэх бичлэгээ устгаад тухайн $40,000 авсан байдгиймаа гэх тэнгүүтээ TikTok дээр өөрийнхөө тэр $40,000 авсан зургаа хүртэл ингээд оруулсан гэрээнийх нь зүйл заалтын хэсгийг хүртэл оруулсан байсан. За ингээд яагаад тэгвэл одоо ярьж байгаа ингээд хүмүүс ярахт нь бол тухайн дуугүй байх гэрээний нөхцөл нь биелэгдээд ингээд дууссан гэрээнийх нь хугацаа дууссан учраас ийхүү ярьж гинэ гэж хэлсэн. Тэгээд одоо Катаас асууж байгаа байхгүй юу? Яагаад түүнийг уучлсан юм бэ? Тэр үнэхээр ингэж маш их уучлалт гуйдаг, маш их өршөөл ирдэг хүн байсан юм уу гэж бол асуусан. Тэгт нь Кат юу гэж хариулж байсан гэхээр яг үннийг хэлэхэд тэр тэгэж их уучлалт гуйдаг хүн байгаагүй. Би бол тэгэж их өөрөөс минь уучлалт гуйж надаас өршөөл ирж гин гэж бол мэдэрдэггүй байсан гэдэг зүйлийг хэлж байгаамаа. За энэ үеэр гэж The Painted Turtle гэх нэртэй байгууллагаас зохион байгуулсан нэгэн үйл ажиллагаанд оролцсон. За энэхүү одоо байгууллага нь болохоор эрүүл мэндийн хувьд нэлээд хүн төвчтэй хүүхдүүдэд дэмжлэг болох үүднээс ажилуулдаг тийм ашигын бас байгууллага байдаг юм байна л да. За тухайн байгууллагт $100,000 хандив босгохын тулд Ace Family Staple Center гэсэн баха нэлээд том тийм центр дотор сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан. За тухайн тэмцээнд нь бол түүний Ace family-гийнх нь баг, за эсрэг талд нь бол Chris Brown-ы сагсан бөмбөгийнх нь баг ингээд хоорондоо өрсөлдөө тийм тэмцээн зохион байгуулсан гэж хэлсэн. За тухайн тэмцээний үеэр Остон өөрийнхөө нууц амаргийг авчирсан. За тэр үед бол Остны гэр бүлийнх нь байсан, эхнэр нь, хүүхдүүд нь, аав ээж нь тэд нар бүгдөө байсан. За гэтэл нууц амаргаа тухайн үйл ажиллагаан дээр авчирчээ. За тухайн үйл ажиллагаан дээр авчирсан гэд энэхүү бичлэгийг нь би та бүгдтэй харуулчихъя. За тэр үед бол Кат юу гэж мэдэрч ирсэн гэхээр Остон энгийн үеийнхээс шал өөр байсан. Үргэлжил ганцаараа байх гээд ганцаараа төрүүлж яваад намайг юм ярих оронд намайг орхиж яваал харцсан өөр тийшээ тинэл гэдэг ч юм уу. Үнэхээр гаргаж байгаагүй сонин хандлагуудыг гаргаж байсан учраас сэтгэлд маш тод үлдсэн. За тэгээд тэр үед бол гэр бүлийнх нь гишүүнэн тэгсэн гэж байгаа байхгүй юу? Яагаад энийг аваад ирсэн юм бэ? Яагаад түүнийг дуудсан юм бэ гэж Остон руу бол ууралж байсан гэж. Энийг нь сонсоод Кат та нар бас мэддэг байсан юм уу? Гэр бүлийнх нь хүмүүс хүртэл мэддэг байсан юм уу? Яагаад надад хинч хэлээгүй юм бэ гэдэг зүйлийг хамгийн анхудаа ойлгосон гэж байгаа. За энэ эмэгтэйг болохоор Моника Буш гэх нэртэй эмэгтэй гэдэг байхгүй юу? Нэг эмэгтэй бол гарч ирээд ингэ ярьсан байхгүй юу TikTok дээр. За би бол Остонтой
харилцаатай байсан. Тэр олвол намайг анх өөрийнхөө брендийнхэн тийм сурчлагыг хийх гээд надтай анх удаа холбогдчихсэн. Би анх удаа инфлюенсер болох гээд олон хүмүүст нэлээд танигдаад анх удаа хүмүүстэй тэгэж хамтран ажиллах тэр цаг үе байсан учраас би юу ч мэддэггүй байсан. Би маш гинэн байсан. Тэрээр өөрийнхөө брендийн бараа бүтээгдэхүүнийг бол түүнд явуулж сурталчлуулахаар болсон юм байна. За ингээд бараагаа ингээд явуулах гад гиснээ ер нь уулзж байгаад өгье гэсэн юм л дээ. Тэгээд тэр хоёр ингээд уулзаад байжсэн чинь шууд гэрлүүгээ дагуулж утсноо Netflix дээр кино мино үзээ. За тэр үед нь бол тэр тэгж батсан гэсэн. За энд бол ямар ч ажлын ярилцлага явахгүй юм байна. Ямар ч тийм одоо надад бараа мараа юу ч өгөхгүй юм байна гэдгийг болвол би тэр хандлагаас нь анзаарсан. Ингээ кино үзээ сууж байхад болвол над дээр хүрээд ирээч намайг ингээ тэрврээд хоёул хамт тэрвэрлдээ твтил та гэдэг зүйлийг бол хэлсэн. За тэр үед нь бол би тийм эмэгтэй биш бла 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 гэдэг зүйлийг бол ярьсан гэж байна. За ингээд тэр өдөр бол тэгсгээд өнгөрсөн. За маргааш нь дахиад уулзаад дахиад гэрт нь очоод яг яаж хамтарч ажиллах уу гэдэг ч юм уу тэр зүйлүүдээ ярьж агаад сүүлдээ Остин бол ингэж хэлсэн гэж байгаа. Кат бит хоёр бол олон нийтийн өмнө л бие биентэйгээ дотн байдаг. Олон нийтийн өмнө л бие биентэйгээ яг гэр бүл юм шиг харагдахыг хичээдгээ. Яагаад гэвэл бит хоёр бодоо бараг л бизнес хамтрагчид болсон. Бит хоёр гэр бүл байха болсон гэдэг зүйлийг тэр эмэгтэйд хэлээд тэгсэн чинь тэр эмэгтэй би үнэхээр гинэн байсан. Би ингээд бүгдэнд нь итгэсэн. За тэгээд тэр орой бол бит хоёр унтсан гэж байгаа байхгүй. Түүнээс хойш хэд хэд удаа уулзсан. Гэхдээ яг тийм одоо нэг брендэрээ хамтран ажиллаа тий надаар ингэж бараа мараа сурчлуулад байсан зүйл байхгүй. Зүгээр надаа $800 л өгсөн. Гэтгсэн чи доор нь комментэн дээр нь хүмүүс тэгж байгаа байхгүй. Чамайг сайн сервис үзүүллээ гэд, сайн үйлчилгээ үзүүллээ гэд $800 өгсөн юм шүү. Юу гэж чамтай угаасаа брендэрээ хамтарч ажиллах вдэ энтер гэд нэг тиймэрхүү амар их комментууд бичсэн байсан. Сүүлдээ тэр охин бол Остинтай холбогдохоо болсон гэж байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө Остин чи яагаад надтай өрдөөс холбогдохгүй байгаа юм бэ? Чи яагаад надаас сухтаагаад байгаа юм бэ гэдэг зүйлийг бол ярьж исэн гэсэн чи би түүнтэй бол холбогдохгүй ингээ харилцаагаа тасалсан гэжсэн. За түүнээс хойш дахиад нэг бичлэг хийсэн байна лээ. За тэрэн дээр бол Катийн номыг уншсан. За Остин бит хоёрын дунд бол тийм асуудал болохын хувьд болсон. Би Катаас маш их ингээд уучлалт гуйж гин. Би кармагаа маш сайн эдэлсэн. Намайг уучлаарай. Дахин би энэ талаар ямар нэгэн бичлэг хийхгүй гэдэг зүйлийг хэлээд ингээд дуусгаж ийсэн. За түүнээс гадна энэхүү подкастн дээр өөр яригдсан зүйлүүд юу гэхээр Кат өөрийнхөө нөхрийн 3 эмэгтэйтэй баталгаатай хуурсан гэдгийг нь бол мэдэж байна. Бүр үнэхээр баталгаатай мэдэж байна. Манай нөхөр намайг яг 20 эмэгтэйтэй баталгаатай араар тавьсан гэдэг зүйлийг бол хэлээгүй. 20 эмэгтэйтэй хуурсан, эхнэрээ 20 эмэгтэйтэй араар тавьсан гэдэг зүйлийг өөрөө ярьсан гэж би сонссон. За тийм артиклж байлуу нэг тийм бичлэг дээр хэлсэн ч гэлөө нэг тийм сонсч ийсэн гэдэг зүйлийг бол ярьсан байсан. За ингээд энэ мэд олон ар араас нь асуудалтай ар араас нь янз бүрийн гэр бүлээс гадуур харилцаанууд байсан учраас тэд 2024 оны 1 сард албан ёсоор салж байгаагаа өөрсдийнхөө Instagram хуудасаараа дамжуулан мэдгдсэн байдаг. Ингээд салаад болоо сая 2025 оны 5 сард Кат бол номоо гаргаж байгаа байхгүй юу? Энэхүү ном нь болохоор 3-4 chapterтай гэжсэн. За эхний chapter нь бол Остны талаар, за дараа нь бол өөрсдийнх нь эцэг их за нэг тийм spiritual нэг тийм сүнслэг зан үйлийг яриад исэн. За тэрхүү зан үйлийг нь би одоо уншаад үгүй. За тэрхүү зан үйл болон одоогийн нөхрийнхөө талаар гээд нэг юм 3-4 бүлэгтэй тийм ном байдгийн гэсэн. За энэхүү номыг гарснаас хойш Остн юу гэж ярьж исэн гэхээр за тэр гэр бүлээс гадуур харилцаа үйлдсэн нь үнэн. Тэр бол миний буруу. Би бол тэрнийг хүлээн зөвшөөрж ин тэр бол яалтчгүй үнэн байсан. Гэхдээ Кат энэ талаар огт мэддгүү байсан хүн шиг ингэж ярьж байгаа нь намайг үнэхээр одоо бухимдуулж байна. Би бол 2018-2019 оноос эхлэн иймэрхүү асуудалтай болж эхэлсэн нь үнэн. Кат бол бүтэн жилийн хугацаанд надтай ямар ч дотн харилцаатай бол байгаагүй. За бүтэн жилийн хугацаанд эхнэрээсээ ямар ч дотн харилцаатай байгаагүй учраас би түүнээс юу хүсэж байгаагаа бол гуйсан, хэлсэн. Гэтэл тэр надад намайг бити тэнэг харагдуул. Намайг бити ичвэртэй байдалд оруулаарай гэдэг зүйлийг надад хэлсэн. За энийг бол та бүгд юу гэж хүлээж авч байна. За би бол
Хүссэн зүйлээ хийгээд яв. Гэхдээ намайг битгий ичгэртэй байдалд оруулаарай гэж ойлгосон. Тийм учраас би гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн юм аа. Тэр үеэс бол Катрин өөрөө ч мэддэг байсан. Гэсэн ч мэдгүй юм шиг ингэж жүжиглээд бүр намайг өмөөрөөд намайг ингэж гэр бүлээс гадуур харилцаатай гингүүд тэр хүмүүстэй муудалцаж тэгэж ингэж болдог байсан хэрнээ. Одоо болохоор юу ч мэдэхгүй хохирогч юм шиг ингэж ярьж байгаа нь утгагүй юм аа гэдэг зүйлийг ярьж исэн. За тийгвэл энэхүү зүйл дээр Кат өөрөө юу гэж хариу хэлсэн гэхээр за би болвол огтхонч мэддэггүй байсан. Намайг тэгэж ярьсанд нь би Остинд үнэхээр их гомдож байна. Миний хувьд бол би түүнд бүрэн итгэжсэн байсан. Хайртай хүнээ хуурж болно гэдэг ойлголтыг хүүхдүүддээ өгөхийг хэн ч хүсэхгүй штэ. Тийм байхад Катрин энэ талаар мэддэг байсан ч гэсэн надтай 5-6 жил үргэлжлүүлээд хамт байсан штэ гэдэг зүйлийг ярьж гин гэдэг бол үнэхээр утгагүй юм аа. Би хүүхдүүддээ тийм зүйлийг мэдрүүлэхийг, тийм зүйлийг сурахыг хүсэх учраас салахаар шийдсэн гэж хэлж байсан. За түүнээс гадна тэдний яг дотны харилцаа нь яг ямар байсан, үнэхээр ямар ч тийм харилцаагүй байсан юм уу гэдэг талаар асуухт нь бол хэдийгээр бид 8 жилийн хугацаанд гэр бүл болж амьдарсан ч бараг сүүлийн 4-5 жил огт ямар нэгэн физиологийн харилцаа байгаагүй. Олон хүүхэдтэй болсноос болоод ч тэрөө маш их ачаалалтай, би өөрөө маш ихээр ядарчихсан байсан. Тийм ч болохоор энэхүү харилцаанд орхоо болчихсон байсан. Гэхдээ ингэх үед бол Остин өөрөө надад ердөөсөө ирж хэлж байгаагүй. Миний хувьд бол төвчж чадаагүй ганц зүйл нь гэр бүлээс гадуур харилцаа. Би бэлгийн харилцааг маш ариун цэвэр зүйл гэж боддог. Гэтэл ийм зүйл хийцэн байгаа нь миний хувьд муухай санагдаад байсан учраас би түүнтэй дэр нэгтгэхээ болоод утсан байдгиймаа гэсэн. За түүнээс гадна энэ spiritual event гэдэг байгаа байхгүй 2023 онд Остинда гэр бүл байхдаа тухайн зан үйлийг хийхин тулд Бразил руу явсан байна. За энэхүү сүнслэг үйл ажиллагаанд болохоор Ayahuasca ceremony гэдэг байгаа байхгүй. За энэ төсөл нь болохоор Өмнөд Америк, ялангуяа Амазоны уугуул арт түмнээс гаралтай уламжлалт сүнслэг зан үйл гэж байгаа. За энэхүү зан үйлээр тусгай тийм ундаа уудаг. Ингэж ууснараа сэтгэл зүйн шарх, травмагаа ойлгох, амьдралын чиглэлээ тодруулах, сүнслэг сэрэлт, зарим депресс, донтолтоос гарах гэж оролдох үедээ энэхүү зан үйлийг хийдэг юм байна л та. За энэхүү зан үйл дээр Остин юу гэж ярьж ирсэн гэхээр эхэндээ болвол хүүхдүүдийнхээ хажууд биш гэрээсээ гараад манай гэр бүлийн нэг найз байсан тэр хүний удирдлагад хийдэг байсан. Тэр хүн болвол өөрийнхөө амьдралын 15-20 жилийн хугацааг зарцуулж байгаамаа. Гэтэл нэг л мэдсэн чинь сүүлдээ сар болгон энэхүү сүнслэг зүйлийг хийхийг хичээдэг болцсон. Хүүхдүүдийнхээ хажууд хүртэл хийдэг болчихсон. Түүгээр зогсохгүй тухайн гэр бүлийн найзын маань бизнесийг нь хүртэл өөрийн болгож аваад өөрөө ямар ч мэрэгжлийн үнэмлэх, ямар ч мэрэгжлийн гэсэн зүйлгүй байж энэхүү ёслолыг хийдэг болчихсон. Энэ нь бол хичнээн хүнд аюултай, хор уршигтай байхыг та бүгд төсөөлөгчгүй штэ. Одоо бүр хүүхдүүдийнхээ хажууд өдөрт 10 хэдэн хүмүүсийг ингээд авчирч тухайн үйлээ ингэж гэртээ хийдэг гэж байгаа байхгүй юу. За энэ нь бол миний хүүхдүүдэд маш их аюултай гэдэг байдлаар бол ингэж тайлбарлсан байсан номтой холбоотойгоор. За үүнээс гадна энэхүү подкастн дээр байшингаа алдсан асуудал яригдсан. За энэхүү байшингаа алдсан асуудал яг юу болсон гэхээр миний нөгөө өмнө нь ярьж байсан маш том байшин гэдэг байгаа шүү дээ. Энэхүү байшингаа алдах болсон. За тэд бол тухайн үедээ 10 сая долларын үнэлгээтэй байсан байшинг маш тийм өндөр хүүтэй зээлээр худалдаж авсан. За тухайн зээлээ бол Катийн хувьд 3 жилийн хугацаанд зээлээ төлөөд ингээд ер нь бол байшин баг өөрсдийнх нь болж байгаа гэж бодоод явж исэн юм байна лээ. Гэтэл нэг л өглөө хадам аав нь залгаад за банкнаас ярьлаа. Та хоёрыг хүүгээ төлөөгүй утсан учраас байрагч нь хурааж авч битүүмжлэхээр болсон гэж байна. 30 хоногийн дараа сулал гэж шүү гэдэг зүйлийг бол хэлсэн гэж. Энэ үед нь Кат гайхаад юу яриад байгаа юм бэ? Би 3 жилийн хугацаанд тасралтгүй нэг ч өдөр хоцроолгүйгээр зээлээ төлж исэн юу болоод байна гэдгсэн чинь урт хугацаанд ердөөсөө зээлээ төлөхгүй зайс хийсэн гэдэг шалтгаан үүсээд байшин гэж хурааж хааж байгаа юм байна гэдэг зүйлийг хэлсэн маа. Энэ үед нь бол Кат би байшин авч үлднэ. Ямар арга байна? Би төлөх ямар боломж байна гэдэг зүйлийг асуухт нь ямар ч боломж авахгүй 30 хоногийн дараа байраа сул гэсэн маа. За ингээд 2019 онд байраа аваад 2021 онд тухайн байр нь дуудлага худалдаанд орсон ч дуудлага худалдаагаар бол хангалттай үн хүрч чадаагүй учраас зараагүй банк барьцаанд ингээд өөртөө битүүмжлэн авсан байдгийн байна лээ.
Үүний дараа 2022 онд та бидний сайн мэдэх бас л энэ хоёр хөөрхөн YouTube-ыг та бүгд мэдж байгаа контент бүтээгчид. За энэ хоёр олол тухайн байшинг нь авсан гэжсэн. За ингэхдээ маш их хэмжээний засвар масвар хийсэн гэд бас жоохон драма үүсэл нэг тиймэрхүү юмнууд болсон юм байна лээ. За энэхүү санхүүгийн хувьд сахилга батгүй те иймэрхүү асуудлын хувьд бол Остин нэлээд буруутай юм шиг байгаа. Яасан гэхээр Кат хэдийгээр тухайн дансанд хэдэн төгрөг яаж орж ирж байгаа, яаж хийж байгаа гэдгийг мэддэгч хаяа дансаа шалгахаар 6 оронтой тоо хүртэл байхгүй болчихсон байдаг. Асуухлаар намааг уучлаарай, санааг чинь зовоох гэсэнгүү ингээд тэгээд шалтак тоочоод ингээд өнгөрөөчдөг байсан. Миний хувьд бол тэр нэлээд хэцүү байсан. Бит хоёр ингээд санхүүгийн хувьд бол ярилцъя гэсэн ч ярилцаж чаддаггүй байсан гэдэг зүйлийг бол ярьсан. За энүүгээр зогсохгүй энэ хоёр ч бүр нэлээд драматай юм байна лээ. Хэдийгээр подкастн дээр яриаггүй ч гэсэн цухас дурдаад өгье. Тухайлах юм бол Остин чинь бүр ингээд TikToker, YouTube-руудын дунд нэг тийм том боксинг тэмцээнэрхүү, ивентэрхүү юм зохион байгуулсан. За түүнээсээ болоод инфлюенсеруудтай маш их гэрээ байгуулад тэгэнгүүтээ ялагчт нь маш их хэмжээний мөнгө өгнө. За оролцсон хүмүүст нь мөнгө өгнө гэдэг ч юм уу те маш их хэмжээгээр ингээд орлого олох зорилготой тийм ивент зохион байгуулсан боловч орлого нь зарлагаасаа бага байсан учраас тухайн ялсан хүмүүстэй шагналыг нөгөөгүй ер нь нэг тийм жоохон заллан марк юм болчихсон юм шиг байлаа. За тийм болохоор энээс нь болоод Остин руу хит хитэн хүмүүс шүүхийн нэхэмжлэл хүртэл гаргаж ийсэн. За Остин бол энэ нь ивентийг зохион байгуулжсэн компани буруу гэдэг зүйлийг бол ярьдаг ч гэсэн ямар ч байсан шүүхийн шатанд бол хит хитэн хүмүүстэй тохиролцоод ингээд өнгөрсөн гэж ийсэн. Ер нь бол иймэрхүү ивент зохион байгуулад энэхүү ивентээсээ болоод нэлээд шүүмжлэлийг бол хүртсэн. За түүнээс гадна Кат бол өөрийнхөө гоо сайхны брендийг нээсэн. За тухайн брендээ нээчгээд үйлдвэрлэгч байгууллагаас бол юмнуудаа үйлдвэрлүүлээд авцсан. За тэгсэн хэрнээ бас захиалагч нараас маш их захиалга аваад мөнгөний авчихсан. За тэгээд үйлдвэрлэгчдээч барааных нь мөнгөний нөгөөгүй, захиалагч нартаач бараагийн нөгөөгүй буцаалт хийгээгүйгээд бас л нэг юм заллингийн шинжтэй асуудал үүссэн байнамаа. За нэг иймэрхүү асуудлууд бол энэхүү подкастн дээр яригдлаа да. Ер нь бол сүүлийн энэ заллин маллин гэдэг ч юм уу за тэр Cole Carrigan гэх залуугийн хийсэн бичлэг гэдэг ч юм уу. Эднэр бол подкастн дээр тэгж нарийн дурддаггүй. За гэхдээ эдгээрийг бол дэлгэрэнгүй ярихгүй болол энэхүү подкастн дээр яг юу яригдаад байгаа нь бол нарийн ойлгохдохгүй жоохон төвөгтэй байсан учраас ийхүү одоо ингээд нэмээд тэднэр дээр нь дэлгэрүүлээ тайлбарлаад ярьлаа. За одоо ингээд сүүлд нь Кат болон Остин хоёрын сүүлийн үеийн апдейтүүдийг өгөөд тэгээд энэхүү бичлэгээ дуусгая гэж бодож байна. Энэ хоёр бол нэлээд драматай хоёроо. За манай Монголын шилдэг хов базагч Musicaholic Girl Ану маань байгаа штэ. За тэр маань болохоор Ace Family-гийн талаар бүтэн deep dive бичлэг хийн гэж өөрөө хэлжсэн. Тэгэхээр тэр бичлэгийг бол би хүлээн гэж бодож байгаа. Ерөнхийдөө энэхүү подкастн дээр юу яригдсан, ер нь ямар хүмүүсийн гэдэг нэг тийм ерөнхий мэдээллүүдийг өглөө. Одоо сүүлийн үеийн апдейт гэх юм бол Кат сая 2025 онд энэхүү номоо гаргасан. За мөн сая 2025 оны 9 сард хурмаа хийсэн байгаа. За энэхүү залуу нь бол шивээс чин залуу юм байна лээ. За энэ нөгөө нэг Бразил руу тийм нэг сүнслэг арга хэмжээнд оролцох гээд явсан гэдгийгсэн штэ. За тэр үедээ бол энэ залуутайгаа танилцсан гэжсэн. Тэгээд тэр хоёр нэг зураг оруулсан байсан байхгүй юу? 2023 оноос өнөөдрийг хүртэл гээд нэг зураг оруулсан байсан чинь Остин 2023 онд бит хоёр хамт байсан штэ. Бит хоёр гэр бүл байсан штэ. Гэт нэг тийм бичлэг хийсэн мэс аахгүй бараг л нөгөө нэг Катыг араар тавьчлаа. Араар тавьж одоо ингээд өөр хүнтэй болсон гэдгийг нь бол Остин олон нийтэд бас ингээд мэдүүлэхийн тулд тийм бичлэг хийж байгаа юм шиг байна. Тэгсэн чинь доор нөгөө комментуудыг нь би ингээд уншсан аахгүй. Тэгсэн чинь яасан одоо гүнгэлцсэн үү? Чи бүр түүнийг жирэмсэн байхад нь хуураа бидтэй. Одоо яг уу бид нар чиний төлөөр нүлмэс унгаж өгөх үү? Харин ч Катийн туулж өнгөрөөсний хажууд чинийх болол ёстой инэдмийн л асуудал байна гэдэг ч юм уу тиймэрхүү утгатай комментууд бас зөндөө байсан. За хосууд маань бол сая 24 оны 9 сард сүгэ тавиад сая 9 сарын 27-ны өдөр хурмаа хийсэн. За ингээд 10 сарын 27-нд жирэмсний тест үтсэн чинь жирэмсэн байж таарад хамгийн анхны хүүхдээ бол үлгийдэн авахар болсон. Энэ нь Катийн дөрөвт хүүхэд. За Айгрийн хувьд бол анхны хүүхэд байгаа. Кат, Остин хоёр бол хин хинэн салсан ч гэсэн бичлэгээ хийсээр л байгаа одоо хүртэл хийдэг. За тийм учраас үзэгчид бол фэнүүд түүнээс ийм одоо gender reveal
бичлэг хийгээч гэж бол хүссэн маа. Ингэт нь болохоор Кат юу гэжсэн гэхээр бит хоёр хүүхдээ төрн төртөл ямар хүүстэй гэдгийг нь мэдхийг хүсэхгүй байгаа. Гэхдээ Айгор болвол хүүхдийнхаа хүүсийг мэдмээр байгаа ч гэсэн би мэдмээргүй байна. За Айгор болвол одоо ингээд ганцаараа мэдэж болно л та. Гэхдээ надад санамсаргүйгээр хэлчих юм бол яах юм бэ? Ер нь хүүчээсээ охин ч гэсэн аль нь ч гэсэн яах втэ гэдэг зүйлийг ярьж байсан. За энэ үед бол Айгор яг нэг тийм мэдмээр байгаа царайтай. Яг энэхүү Катийн шийдвэрт жоохон тийм дурамчхан байгаа нь бол харагддаг, яалтчгүй харагддаг. За ингэнгүүт олон нийт бол Катийг шөмжлээд эхэлж байгаа байхгүй юу? Ер нь яахлаарэ дэлхий чамайг тойрч иргэдэг биш. Бүгдийг нь яахлаарэ чиний төлөө, чиний талаар байх ёстой юм бэ. Яагаад наад хүний бодохгүй байгаа юм бэ? Наа чин чиний дөрөвт хүүхэд. Энэ хүний анхны хүүхэд. Анхны хүүхдээ ямар хүүхэд байх нь вэ гэд наад хүн чинь мэдээж тогтлонгоо хүлээж байгаа штеп. Хүүхдийг нь хүүсийг нь мэдүүлээч гэдэг ингээд амар их ингэж хүмүүс шөөмжилж эхэлсэн. За энээс нь болоод Айгор бол өөрөө Instagram дээр бичлэг оруулсан байна лээ. Тэрэн дээр юу гэжсэн гэхээр Кат бит хоёр маш эрүүл харилцаатай. Маш эрүүлэр энэхүү харилцаагаа цааш авч явахыг хичээж байгаа. Би болвол хүүхдээ эрэгтэйч байсан, эмэгтэйч байсан хамаагүй. Харин ч бүр ингээд төрөн төртөл нь хүлээн гэдг нь надад илүү онцгой санагдаж байна. Катиг бити тэгж их шүүмжлээ. Энэ шийдвэрийг болвол бит хоёр хоёулаа ярьж гаргасан юм а гэдэг тийм бичлэгийг болвол оруулсан байсан. За тэгээ сүүлийн үед болвол Кат нэг иймэрхүү жоохон драматай байгаа юм байна лээ. За Осны тухайд гэвэл сая сүүлд өөрийнхөө үргэжсэн Алекса гэх эмэгтэйгээсээ 9 сард салаад одоо бол ганц биегээ тэгжсэн. Гэхдээ нэг тийм одоо өөрөө ярьсан нэг тийм бичлэг байлээ. Энийг яг юу гэж монголоор хэлтгийг мэдэхгүй байна. Гэхдээ Остин нөгөө дахиж хинтээж суусан хүүхэд хийх боломжгүй. Хөнгөлүүлсэн гэж хэлэх юм болов? Хөнгөлүүлсэн үрийн суугаа боолгоцсон гэж өөрөө ярьж исэн нэрэ. Нэг иймэрхүү зүйл бас болсон юм байна лээ. За тэгээ та бүхэн маань энэ талаар юу гэж бодож гин өөрийнхөө бодлыг комент хэсэгт үлдээж надтай санал бодлоо хуваалцаарай. Хитрхийн нэг талыг барьлаа гэж битгий бодоорой. Би зөвхөн подкастн дээр суйрлан ярьсан байгаа мөн өөрийнхөө ямар ч үзэл бодлыг оруулаагүй дүгнэлтийг та бүгдэд үлдээх гээд ингэж хийсэн байгаа шүү. За тэгээд энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Тэр баяртай.